За. Фото өгч юм. Тэгээд килоны хоолой итгэхэд явж байна. Энд килоны 50 9-10 болж байна. Цаг. Ингээд 9 цаг 10 минут болж байгаа ч гэсэн нар мандаагүй. Нар 9:55 мандна гинэ. Гэхдээ нар жаргах нь 16:53 жаргана гинэ. Бараг өдрийн нартай өдөр аягүй бага юм байна. Манайх шиг сайхан гэдэг өдөрт мандаад. Энд бас нэг арай жоохон юм исламын шашинтай хүмүүс хотод юм байна. Ингээ арай ингээд бичих нь хэдий лоо руу бичих байгаа гэсэн тэгээ шурфа энтер гэдэг нөгөө бичдэг Үзбекистан хоол байгаа ч гэсэн бичихнийх нь хэвнэ гэдэг юм араб юм шиг байгааз. За тэгээ энд бол нөгөө гоё нас юм уу самсаа энтрүүдэрэ. Ингээ гоё гараар ирсэн талах байна. За юу авахар болов манайхан тэгээд? Wi-Fi та. Ер нь эдний үйлчлэгээний газрууд Wi-Fi ер нь том баг байсан. Энэ л бараг байгаа юм шүү. Но хятад шиг бас ийм юм тавьд юм байна. Казан кебаб еще свежий есть. Казан кебаб, говядина мясо. Есть, да, свежий. За. Лагман авсан уу? Лагман. Жерэний лагман. Энэ хуура лагман. Шүлтэл хуураа гэж хоёр байгаа юм уу? За ингээ самсаа мамсаа бол. Энэ хөөрхөн үйлчлэгтэй кофе цай маань энэ дэр бол өнгөө байдаг шүү дээ. Хоёрыг. Тэгээд талах бол бүр шүү дээ янз бүр. За манай Раски. Алаа үгүй үлээ. Хахан гэнэ. Ямдын сонгом юм сайхан юм шиг. за дагвогийн хоол ирлээ. Чи хамгийн сүлд нь риба. Риба өстэй. Хайж загс гэсэн баг. Тэрийг өнтөө. За бидний хоол ирсэ. Загстай. Юу лээ минийх чинь? Загс. Харин даа. Ярсан загс лээ тий. Бүрч ярсан загс юм. Аюу жижиг юутай шүү. Бааш ястан ичиг. Алаа. Хийч. За ингээд тэнд өгнүүд нь гэж юм. Өндөр дайгын лий богино. Яахан алим авъя. Хоёрын гол авъя. Алим найр нь гоё шүү. Үнэгүй. Энэ гоё юм уу? Алим авъя. Явска. Ой, яблоки 200. 200 ведров. Эдг нөө. Их цог лээ. Энэ авах. Энэ авах маяг зэрэг юм байна. Тэрэмээ. Зөөлөгцсөн юм чинь. Зөөлөгцсөн юм шүү. Энэ яг зүгээр Чичтэй. Түнс шиг. Гүн наас жоох муудсан юм шүү. Энэ гүн наач зөөлөгцсөн. Манайхаас Зөөлөс ортой байж болно шүү. гүн наач үрчээцсэн байна чи. Энэ нь оё шүү. Эдэр энэ ч бас хадаа юу энэ да. Энэ л арай. Гоё яа. Хүчимсвэдэ. Лир алим аярлаа. Лир алим.
Энэ гоё юм шүү дээ. Скумбрия 250 и 400. Ингээд хобби байна. Ихий идэх юм бай. Бензин 좋아해. 커피 마피 어디신? Ингэж би зур шинжилгээ өөр амьсгал орсон юмудаас төвччихье. Марцсан. За нэг иймэрхүү. За бид бензин авч байна. За 100 ба зам зуурын ер нь холуусын даатганы талаар бас сэтгэлээ яриач. За бидэд одоо Монголоос гараад 6 дахь өдрөө явж байна. За Москвага зориод явж байна. За даатгалын талаар ингээд хүмүүсээр нийтлэг мэдээлэл өгдөг шүү дээ, тий. Энд дээр нэг юм үзүүлээ хэдүүлээ эндээс. Оросын автозам дээр бол нэг ийм даатгал хийгддэг юм. За энэ бол яадаг вэ гэхээр ер нь бол одоо нэг аливаа нэвтэрж байгаа газар дээрээ хил гарангуутайг Оросоо дөнгөж гараад ингээ автомашин дээр хийгдэг даатгал байна. За энэ даатгал бол яадаг вэ гэхээр ер нь дунджаар нэг үнэ нь бол нэг хоног хугацаанаас хамаарат нэг 4500-аас 6000 рублийн хооронд хийгддэг ийм даатгал байна. За энэ даатгалыг бол яадаг вэ гэхээр ерөөсөө машин бол заавал хийдэг нь энэ даатгалыг ерөөсөө яадаг вэ гэхээр нөгөө зам дээр байгаа цагдаа нар маань маш ихээр энэ өөрсдийн даатгалаа автомашин дээр бол энийг шалгадаг гэсэн үг. За энэ бол угаасаа биднээс бол айгүй чухал. Зам бол заавал энийг шиг. Оо тийм. Тэгэхээр одоо биднээс хувьд бол нөгөө шалгаж магадгүйгээд даатгалаа тэгээд автомашиныхаа гэрчлэгээтэй мэдээж нөгөө биднээс сэлгэж барьж байгаа учраас нөгөө барьж байгаа жолооч маань өөрийнхөө нөгөө жолооны үнэлгийг үзүүлэх хэрэгтэй. За энэ бол ингээд яг Оросын автозам дээр л хамгийн чухал даатгал байгаа. За дараачийн нэг даатгалын тайлд үзүүлье. За бидэд бас нөгөө хил даваад явж байгаа учраас яг олон улсын даатгал бас айгүй чухал. Тийм учраас одоо ингээ олон улсын даатгалаа болохоор бидэд мандал даатгалаар ингээ яг багийнхаа хэмжээнд угаасаа хийгдсэн ингээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө хүмүүс чинь тэгдэг штэ нэг олон улсын даатгал энэ нэг айгүй үнэтэй энэ гэж юм ярьдаг. Тэгэхээр манай мандал даатгалын хувьд бол угаасаа нөгөө даатгал нь $80 эхэлдэг учраас хүмүүс бол энийг айгүй сайн хийдэг хэрэгтэй. Энэ бол биднээс өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж байгаа гэсэн үг. Машины даатгал бол тухайрныхоо хууль дүрмийг мөрдөж байгаа гэсэн үг. Ийм л хоёр даатгал бол маш чухал байгаа даа. Заавал ер нь бол хийлгэж явах. Хийлгэж явах хэрэгтэй эднээс бол угаасаа. Ер нь бол уриалаад хэлэхэд те заавал хийлгэж явал зүгээр. Ер нь угаасаа аяллаа төлөвлөж байгаа бол ерөөсөө аялалд бол хамгийн бас нэг дагалдаж явах ёстой зүйл бол заавал даатгал байгаа. Тухайн орнотогт одоо юу ч болж болно те янз бүрийн асуудал гарахад энэ даатгалаараа биднээс өөрсдөө аюулгүй хангал гэсэн үг шүү дээ. Очиж үзээгүй шүү дээ. Чи тэгэхээр мандал даатгал дээр очисон даатгал заавал очиж хийх ёстой юу? Сайтаар нь ч юм уу хийх тийм боломж юм уу? Өө энэ чигээс айгүй ийзээ болсон байлаа. Биднээс хувьд бол яг нөгөө Оросын бус нутгаар явж байгаа учраас бас энэ нөгөө бичиг баримт үзүүлж магадгүй гэдэг ингээд бүр авцсан байж байгаа. За яг мандлын хувьд болохоор мандал цэгмэнээр ороод өөрсдөө нөгөө хаашаа явах гэж байгаа нутгаа сонгоод тэгээд одоо нөгөө хоног хугацаагаа өгчих юм бол шууд тарифыг гараад интернетээр шууд хийчих болно даатгалаа гэсэн. Тийм мэйлээр авчих гэсэн асуудал болсон юм байна. Маш амархан дээрэс нь тийм үн даатгал гэхээр үнэтэй гэж битгий бодороо гэдэг зүйлийг хэлдэг. Тийм. Тэгээд нэг ерөөсөө л $8-оос эхэлж байгаа учраас айгүй easy байдаг шүү. Хүмүүс өөрөө даатгал хийлгээрээ. Тэгээд $8-оос эхэлж байгаа даатгал чинь нийт үнийн дүн өөрөө $50,000 хүртэл долларын амнаас эрүүл мэндийн даатгалыг бас хариуцдаг учраас айгүй чухал шүү хүмүүс. Энийг бас айгүй сайн та бүхэн гоё хийлгээрээ. Дараа бас нэмээд мэдээлэл өгөө явчих тий. Тэгье. За масло үзэж. Бараг 5,000 явчлаа шүү дээ. Яг л ер нь л яг хэвэндээ л 5,000 явлаа. Алж зарим өдөр нь бол байнга 24 цаг асаалттай байж байгаа шүү. Шин машиндаа хонж байгаа үед бол ямар ч бас одоохондоо бол ширгэлт мэргэлт юмнууд нь байхгүй л байна. Тэгээд бүх хинт талбарт байна тий. Сингапуром ер нь бүх колонкт байна. Айгүй олон нэр төрлийн бүтээгдэхүүн бас байна. Тий. Зөвхөн G energy биш. Ундаа, уус тэгэл бүхэл төрлийн юм байна. Тэгэл салвит машинтай холбоотой юу л байна, бүгд л байна. Бүгдийг л хийдэг юм байна. Хэд
километр сая ярдөө. Сая 5000 км тий. Одоо Москва ороход нэг 900 км төлөвтэй байна шүү. 5900 яваад Москва орох нь дээ. За, Казаны Татарстаны наримд хос те. Казан хот. Казан хот. Кремлийн хажууд гэхээ. За, ингээд Кремлийн хажууд ирээд. Энэ шиг нэг тойроод гоё юунууд өгчтэй бүгд байдлаар шүү. За, Рубин Казан гэдэг хөл өмгийн хүзүүгийн стадион байна. Тэр одоо 360 оо тэр дээр одоо юу? Бамбар шиг юм хараа. яг энэ тэндээ юутай байна шүү дээ. Бамбар шиг юмтай тий. Бүр шиг галаас ч юм уртаа гараад байна. Тий. За, юм яанасаа. Давга. Энэ эдний хамгийн том клубийнх нь Ер нь Оростой айгүй эхний 4-5 том клубийн нэг нь. Тэр хоттой бол ер нь Оростой тэгээд дандаа нэг том Европын нөгөө 10 аврагуудын лиг, чемпион, юуны Европын лиг мэг тоглодог. одоо энэ нөгөө бол юунес модернээс одоо бандуулчаад байгаа. энэ Одоо бол юу атсан юм тий. Оросын лигт 3-т явж юу? Нөгөө бүтээгдэхүүнс аюу олон төрлөөр нь тий. Одоо би нэг бөмбөг цогцолтыг бөмбөг байна хараа. Бөмбөг тэнцээ байсан юм шүү. Чарга бүтээгдэхүүн. Тийм байна. Имерч бүтээгдэхүүн аюу сайн. Тийм байна. Бүр ингээ цаамц, подоол, тэмдэг зүйлстэй юу ийсэн зүсэн зүйлэр байна тий. Хийхгүй юм байна. Зараа. Ой аяг гэсэн чинь. Анир түлхүүрний аасар маасар яаж яцаар. Цүнх энэ нөгөө оролт аяг гэсэн сонир цуглуулдаг тий. За энэ клубийн фэн бол одоо энд орж ирэл л та. Супер үз. Энэ юм багтаа. Тийм билгөө. Бүр юм сам автагаа юм шүү тий. Жижиг том ир хамт юм уу? Би ч тийм 3 номер юм бүл. Айлын 3 номер. Жижиг юм. Ийм жижиг юм уу? Энэ зүгээр сүвнэр бөмбөг шүү дээ. Тоглолт мол. Тийм өөрөөс. Цогдуулгын бөмбөг тий. За юм байд юм биш үү? Энд нэг алдартай тоглогч чинь хувцсан юм биш үү? Тэ? За ийм хоёр тоглогчийн гар үсгтэй жерси нас байна. Үнэтэй биш үү гшөө? За нэг юм. Татарстаны бүгдээрэн улсын Казан гэж нэг юм байна. Атайна. За ингээд Кремль руу хаад үгүй. Энэ ямар гоё юм нэмгэн цав цагаан зас вэ те?
Цамцаагаал юм. Цамцаагаал тийм. Тэнцтэй гоё юм уу? Энэ ямар нэг хутаа бах те. Оё. Юу яахан л юу юм. Нөгөө нар баг гарах нь жаахан тийм юм те. Өглөө айжгүй мандахын орой эрттэй байх болж. За ингээд сургаа авна. Бичлэгээ хийн. Ажил их байна. Бас вэлигээ марцсан байна. Тамбарыг гар дараад. За ямар ч юм. Нэг юм хотод тэр бол нэг цирк юм шүү байгаа. Яар ингэ цаахан хүмүүс алхаад. Батууд нэгээр нь орж болдсон болов болдгүй юм болоо. А? За тэнд тэр сүмийн хэсгээр хонхон догорч байна. 4 цаг. 16 цаг. Оо энэ тэг дээр нь ш. За. За ингэ нэг Цаг тутам зогт юм гооч. идэл юм шиг байна те. Юу энэ? Хоо. Хоо. Яа. Ой чи хоош шиг юм шүү. Казанский крендель с бельгийским шоколадом. С Новым годом. С Новым годом. Гоё юм шүү наача. Наатли энэс гоё юм. Энэ үгүй юу юм? Германд Эдний өөрийнх нь. Тэгээ энэ чинь ингээ яг нэг том юм хатуу давстай ингэж хийдэг. Германы гол онцлог. Яг энэ одоо мушга хэлбэр шүү дээ. Энэ хэлбэр угаасаа Германаас гарсан яг юм мушга. Яг ийм хэлбэрээр юм шүү. За ингээд шинэ жилийн чимэглэл юм хийсэн. За ингээд ийшээ Вин тэг даваагаар байлаач. нэгтлэн шоколадтай юм аа. Тийм. Тэгээ энэ бүр яг ингээд бүр гурлаараа тэгээд дээр нь том юм бүхэл таласцсан давстай бол ихэд яг Германд Бас нэг онцлог. шаараа иргэн дээр хамгийн хэрэгэлдэг. Герман дотор бүр Мюнхен оо. Тийм байна. А энд бүр бичлэгээ авах юм болоо. Татар цай. Татар. Оо бүр үндэснийх нь. Юу шүү дээ. С Новым годом. Тат хот гинэ. За ингээд ийм юм. Хөөрхөн. Өө энд бүр Раз. Два. Вот. И три. аа Поздравляю. супер. Чи супер. За одоо ма бичээ би шидэ. Три попытки. Алин чамаг орно юм. Энийг анхын алуулах юм уу чанс? Раз. Вот. Два. Аа горонно. Thank you. Thank you. Happy New Year. Happy New Year. It's Knowing God.
Нэр гоё мод шүү. Ах ты! Давайте нас посадим, что мы делаем. Вот, да, говорю. Гоё байгууламжийг харуулъя. Энэ бол маш алдартай 1000 гаруй жилийн түүхтэй. Одоо 1020 жилийн түүхтэй том сүм юм байна. За дэлгэрэнгүй тэгээд блогтой яриа оруулчихна. 1005 онд суурин тавьж ирсэн юм байна шүү. За одоо ингэж удахгүй ярина. За бидний аялал Орос улсын улсын Татарстаны бүгд найрамдах улсын нийслэл Казангийн хотод орж ирсэн. Тэгээд энэ айгүй маш их түүхтэй газар юм байна. Юу бидэд чи одоо марин дээр байж яхад энд чи 1005 онд энэ хот байгуулагдсан юм байна. Тэгээд 1005 онд байгуулагдаад 1552 онд ер нь одоо энэ дайн мааны улмаас сүйдсэн юм байна. Тэгээд энэ яг одоо байгаа энэ Кремлийн сүмийн эсхийг болов шүү дээ. 2005 онд энэ хотын 1000 жилийн ойгоор нь дахин сэргийн засварлсан юм байна. Айгу мундаг бүтээн байна. Тэгэд юугаар бас онцлог юм бэхээр энэ одоо энэ ислам шашны энэ сүм ба шүү дээ. Энэ сүм нь өөрөө дэлхийн өвд бүртгэгдсэн. Дээрэс нь одоо Оросд байгаа яг ислам шашны хамгийн том сүм гэж явд юм байна. Тэгэд бид нар байгаа энэ хэсэг чинь болохоор яг энэгээд сая бидэд явж үзсэн тий. Энэ засгийн газрын ордон гэсэн үг одоо манайхаар бол ордны нөхдүүд нь одоо тий яам төрийн байгууллагууд нь том байгууллагууд энэ дээр байж байгаа гэсэн үг. За тэгээд дээрэс нь энийг бол ингэдэм юм байна. Жуулчтанд ерөөсөө нээлттэй байд юм байна. Нээлттэй байгаад хэсэгэн хугацаанд нөгөө жоох юм юу гэдэг нь мөрөглөлийн үед жуулчныг оруулдаг юм байна. Дээрэс нь дотроо маш олон музей байд юм байна. Музейгээр нь гэсэн яг саяных шиг мөрөглөлийн үедээ бол орж болдгоо. Бусд үед нь л жуулчнууд нээлттэй байд юм байна. Тэгээ мэдээж яг нөгөө энэ ч одоо дорн дахны гэж явах бах тий. Яг нөгөө исламын шашны бас юм бүтээн байгуулалт яг нөгөө хэв маяг соёлын өвгөн тэрсээ ингээд яг хадгалагдаж үлдээд тэгээд тэрийг одоо яг өргөжлүүлээ төр захиргааны байдлаар нь тэгээд иргэдэд нөгөө нээлттэй байгаа нь бүр айгүй гоё. Тэгээд төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа явуулахаас гадна иргэд жуулчид ингээд одоо бидэд бол 23 он ч гэсэн ирэхэд бол 100 ч байсан. Тэгээ ялгааг одоо ингээд 2 дахь удаага үйлчлсэн ингээд нээлттэй ингээд хүн болго ирж орж үзэж болдог нэг юм гоё соёлын хэсэг байна. Дээрээс нь бас нэг юм зүгээр гоё юм санагдлаа. Бидэд нэгдүгээрт нөгөө өвлөө аялал хийгээд өвлийн бас нэг өнгө зөмжийг хараад дээрэс нь нөгөө цагаан шинэ жилд өгцсөн болохоор бүх юм аягүй гоё юм шинэ жилийн уур амьсгалтай энэ чимэглэл юм хийгдсэн болохоор бас аягүй гоё зүйл байна. Тэгээд ер нь бол энд маш том бид нар баг сая хэсгийн газар л явж үзлээ шүү дээ. Тэгэхээр маш том юм олон чинь бол ер нь одоо яг баг хэсэг нь яг тухайн хотынхоо нэг юм төв
соёлын хэсэг. Тэгээд нэг энэ одоо шинэ жилийн уур амьсгалтай ерөөдөө зүгээр танилцаал өнгөрч байгаа шүү дээ. Тэрнээс одоо яг удаан хугацаар зарцуулж чадахгүй байгаа. Бүгдийг нас бид нар бүтэн явж чадчихгүй. Гэтэ энд ингээд нөгөө нар өглөө нэг 8-9 өнгөрөөд наран мандсан бол өглөө орой бол одоо ингээд 3:30 над жагс тийм байна. Одоо хараа 14 цаг 28 минут болж байхдаа ингээд гадаа хав харанхуу. Тийм онцлогтой байна. Цас бол ерөөсөө гоё ордог ийм хотоо. Тэгээ босоод бас нөгөө нар мандах тэгээд одоо жаргах цаг нь өшөө илүү. Ингээд өдрийн нэг юм гэрэлтэй явах бас улам багсаад. Өглөө үед бас хэцүү. Бид дэш явж байгаа яг энэ цаг хугацаанд бол ер нь бол одоо Оросын бүс нутгаар бол айгүйх застай байгаад байна тий. Биднээс бол одоо Урал хүртэл айгүйх засаар явсан. Одоо тэг ахаад хотууд маань айгүйх гоё юм застай үед бас таарч байна. Ингээл одоо яг шинэ жилийн уур амьсгалыг одоо тэгээ засгүйгээр ямар төсөөлттэй юм шүү дээ. Тэгэхээр хамгийн гоё үеэр нь л явж байна. Тэгж байна. Тэгээд олон гоё хотын дараагийнх нь мэдээлэл хий тий. Баярлаа. Бас хүн төрөлхтний түүх соёл бас ариун байгаа шүү. Ундаг байна өө. Тус-тусдаа ингээ ихтгэл үнэмшил, шашин шүтлэг, үзэл бодлоороо ингээд хүндэтдэг. Тэр ингээ дээдэлдэг ийм хол соёлыг одоо замс норж болдго юм шиг байна. Орж байна. Оо, сүмнэр үт юм штэ. Оо, энэ л ч сүмнэр. За, ийм. За, нөгөө алдартай гоё. Соромжтой байна. Яг энэ Кремлийн символсан. За, энэ дотор бүр эргэжид юм байна тий. За, юм. Энэ дээр тавьчих. Гэрэл нь бас ингэж асчонторд юм байна. Ингээд тийм байна. Чирүүлсэн модель. За ингээд. За мэдээж нөгөө алдартай. Франц төрн ах л та энэ одоо. Крон содорн байх л да номлосно. Тийм бах тий. Эний ч одоо нөгөө энэ шишний чин зөвлөн крон содор. Энэ одоо 3 хэлээр бичигдсэн юм байна шүү дээ. 3 хэлээр бичигдсэн юм бах та. 2 хэлээр ч юм уу. Альбисны хэлний чинь татар хэлтэй өөрөөхөө. Тэ. Татар хэлтэй тэгээд Монгол гэнэ Орос татар хоёр хэл нь альбисны хэл гэж явд юм байна. Хоёр бас хэлтэй явд юм байна.